За the present continuous tense. Өнөөдөр хичээлээр бүгдээрээ present continuous tense буюу одоо үргэлжилж байгаа цаг. Энэ цагийг үзэх нэ. За simple-ийн 3 цагаа өмнөх хичээлээр бүгдээрээ үзсэн байгаа. Present simple, past simple, future simple. Одоо бүгдээрээ simple-ийн цагаас гараад simple бүлгийн цагаас гараад одоо continuous бүлгийн цаг руу орчиж байгаа. За тэр өнөөдөр хичээлээс continuous бүлэг маань эхэлж байгаа гэж ойлгож байна. Continuous бүлгийн хамгийн анхны цаг маань the present continuous tense байна. За the present continuous tense буюу одоо энэ үргэлжлэж байгаа бүлгийн гол онцлог нь юу гэхээр заавал топик хэрэглэгддэг. 1-р нь, 2-р нь өвөл үг нь араасаа ing гэсэн ийм төсөлийг авдаг. Тэгэхээр энэ одоо үргэлжлэж байгаа цагийг үүсгэж байгаа гол цөм, гол томьёо маань юу гэхээр present цаг учраас am, is, are ийм to be заавал байх ёстой. За энэ to be араас үйл үг орчин. Үйл үг. Verb. За үйл үг нь хойноосоо заавал ing гэсэн төслийг авдаг. За ийм бүтцтэй, ийм гол цөм нь одоо ийм томьёогоос бүтсэн ийм цаг бол монгол хэлний орчуулгадтай J байна гэж орчуулгадна. J байна. За. Жишээлбэл би одоо бичиж байна гэж хэлвэл I am writing. Write гэдэг үгээс ing залгаж байна. За тэр бүжиглэж байна гэж хэлвэл he is dancing. Тэр бүжиглэж байна. За бид нар англиас орч байна гэж хэлээ. Тэгвэл we are studying English. За тэгэхээр өмнөх хичээлдэр бид нар бас to be-ийн тухай үзсэн байгаа. Am is are гэдэг нь to be-ийн одоо цагийн хувирлаж байгаа. Am is are маань бас биер хувирдаг. Am нь болохоор I am буюу I гэсэн биер хувирж байгаа бол is нь he, she, it буюу 3 дахь биеийн ганцтай болох he, she, it-аас is орж байна. Өөрөлдвөл 3 дахь бие дээр is гэсэн ийм to be маань зохицдог байна. А болохоор you, we, they гэсэн биеүүдтэй хамт хэрэглэгдэнэ гэж ингэж үзсэн байгаа. За тэгээд энэ present continuous-ийн хамгийн гол зүйл нь am, is, are гэсэн to be байх ёстой. To be-г одоо цаг. За тэгээд үйл үг нараасаа заавалчгүй ing гэсэн төсөлийг авнаа. За тэгэхээр ерөнхийдөө үйл явдал нь бол ямар үйл явдал илэрхийлж байгаа юм гэхээр яг одоо болж байгаа үйл явдлыг илэрхийлнэ гэдгийг хэлж чинь ойлгоод авч болно. Жишээлбэл яг одоо та юу хийж байна вэ? Би одоо гэрээ цэвэрлэж байна. Бид нар одоо англи хэлээ үзэж байна. Яг одоо болж байгаа үйл явдлыг энэ одоо үргэлж цагаар илэрхийлдэг гэдэг ингэж ойлгож байна. Тэгэхээр цагийн нэрийг болохоор the present continuous tense нэрний орчуулгам одоо үргэлж байгаа цаг байна. Am, is, are, verb, ing гэсэн ийм томьёогоор ийм бүтцээр энэ цаг маань үүсэх нь am, is, are, verb, ing гэсэн томьёо маань монгол хэлний J байна гэж ингэж орчуулдаг юм байна. За тэгэхээр өмнөх хичээлээр бид нар бас цагийн туслах бүлгүүдийн тухай үзчихсэн. Өөрөөр хэлбэл жирийн одоо цаг дээр do, das гэсэн туслах бүлэг байдаг. Жирийн өнгөрсөн цаг дээр did, жирийн ирээдүйн цаг дээр will гэсэн туслах бүлэг байдаг бол present continuous tense-ийн туслах бүлэг нь to be-г одоо цаг буюу am, is, are. Am, is, are. За энэ am, is, are гэсэн туслах бүлэг нь өгүүлбэрт орохдоо бүх хэлбэртэй орно. Өөрөөр хэлбэл нөгөө 5 хэлбэр болох positive form, negative form, general question, disjunctive question, special question гэсэн ийм 5 хэлбэрт тавлаа. Am, is, are гэсэн ийм туслах бүлэг маань орох нэ. Өөрөөр хэлбэл одоо үргэлж байгаа цагийн туслах бүлэг нь ийм 3 туслах бүлэг байдаг гэж ойлгож байна. Томьёо нь бол am, is, are, verb, ing. Ингэж бүтсэн өгүүлбэрийг монгол хэлнээр J байна гэж орчуулж болно гэдгийг
бүгдээ үзэж байна. За цагт хэрэглэгдэх үг бол хамгийн гол хэрэглэгдэх үг маань одоо гэсэн үг. Now түрүү хэлсэнчлэн яг одоо болж байгаа үйл явдлыг илэрхийлэхдээ хэрэгэлдэг. Чи одоо юу хийж байгаа вэ? Тэд нар одоо сакс тоглож байна. Бид нар одоо хичээлээ хийж байна. Тийм ээ. Би одоо present continuous-ыг зааж байна гэсэн ийм яг одоо болж байгаа үйл явдлыг илэрхийлэхэд энэ цагийг хэрэглэнэ. Өгүүлбэрийн процесс нь бол ийм байна. Одоо гэсэн үгийг хүч нэмэгдүүлдэг, хүчтэй болгодог үгнүүд байдаг. За энэ маань юу гэхээр яг одоо right now чи яг одоо юу хийж байгаа тийм ээ? Мөн at this time энэ үед at the moment одоо энэ хүчит. За энэ гурыг ерөнхийдөө ингээд ажиллаад хахад утга нь бол одоо л гэсэн үг. Гэхдээ одоо гэдэг үгийг шөө илүү наривчилж яг одоо тэгж байна. Яг энэ үед ингэж байна. Яг энэ хүчит одоо ийм юм хийж байна гэсэн утгыг илэрхийлэхэд бол ийм юмуудыг бас одоо үргэлж бас тэр хэрэгэлдэг байна. За ингээд нөгөө өмнөх хичээлээр үзсэн шиг бүгдээ 5 хэлбэрлүүгээ авч 5 хэлбэрлүүгээ шилжүүлж үзье. За хамгийн ихний хэлбэр болох батлах хэлбэр байна. Батлах хэлбэрт байгаа өгүүлбэрт өгсөн байрлал нь эхлээд үйл хийц орно. Subject. За тэрний араас туслах бүлэг. Өөрөлдөл am, is, are гэсэн гурван туслах бүлэг аль нэг сонгогдно гэсэн үг. За тэрний араас туслах бүлгээс үйл үг орно. Үйл үг энэ present continuous цаг дээр заавалчгүй хойно ing гэсэн туслах бүлэгтэй байгаа гэдгийг байх ёстой гэдэг маш сайн санаж авах хэрэгтэй. За тэгээд мөн тусагтхан орчуулна. Бас байц орчуулах нэ. За тэгэхээр батлах хэлбэр дээр байгаа өгүүлбэр маань батлах хэлбэр дотор байгаа өгүүлбэр батлах хэлбэрийн өгүүлбэр дотор байгаа өгнүүд хэрхэн байрладаг вэ гэдгийг томьёогоор бүгдээр үзлээ. За одоо дахиад нэг харчээ. Subject үлийн эзэн бий. Үлийн эзний араас auxiliary verb буюу туслах бүлэг байна. Туслах бүлэг маань am, is, are-гийн аль нэг сонгогдно гэсэн. Яг тэгвэл одоо үргэлжлүүлж байгаа туслах бүлэг нь am, is, are учраас. За түүний дараа үйл үг орно. Үйл үг нь байнга ing гэсэн юм туслах бүлэгтэй хэрэглэгдэх юм байна. За тэгээд тусагтхан орж болно. Мөн байц орчуулна. Байц. За одоо би ном уншиж байна гэж л өдрөө. Би ном уншиж байна. За яг энэ өгүүлбэрт өгсөн байрлалын томьёоны дагуу доотлолт нь бүгдээ өгүүлбэрийг үг үгээр нь өрөөд өгүүлбэр зохиоё. Би I за туслах бүлэг мэдээж am гэж орж ирнэ. За унших гэвэл read. За тэгээд энэ present continuous tense учраас хойно заавал ing гэсэн юм төгсгөл авна. За ингээд гол өгүүлбэр байна. Гараад ирж байгаа. I am reading. Би уншиж байна. Би уншиж байна. Өөрөлдөл am verb ing маань монгол хэлний J байна гэж хэлж За тэгвэл am өгүүлбэр авчаад энэ өгүүлбэрийг солиод өөр өгүүлбэрээр үлийн эзнийг нь мөн туслах үйл үгийн бүгдийг солиод өөр өгүүлбэрүүд хийгээд өгүүлбэрийн сандаа нэг өгүүлбэрийн нэмэрээ гэдэг шин хичээл болгон дээр байнга сануулж эхэлж авч байгаа. За тэгвэл одоо чи ном уншиж байна гэж л өдрөө тэгвэл өглөх үү? You are reading. Чи уншиж байна гэж. Тэр уншиж байна гэжлээ. He is reading. Тэд нар уншиж байна гэжлвэл they are reading. За ингэж орчно. За тэгвэл одоо ном уншиж байна. Тусагтхууныг өдрөө оруулъя. I am reading a book. За мөн adverbial modifier буюу байцааг хэмжүүлнэ. Одоо I'm reading a book right now. Би яг одоо ном уншиж байна гэсэн юм өглөр орчиж байна. I'm reading a book. Би ном уншиж байна. За тэр эрэхтэй зураг татж байна гэжлээ.
За тэгвэл үүсэх үү? He is. Яг бол is гэдэг туслах хөлөг маань he гэсэн 3 дарын ганцтай зохицдог учраас he is гэж орчиж байна. За зурагт үзэх гэж хэлвэл watch гэж хэлнэ. Watch. За мөн хойно үүлгэн араасаа ing гэсэн төсгөл заавал залгах ёстой. За ингээд he is watching гэдэг үг хадарлаа. Тэр үзэж байна. Юу үзэж байгаа юм бэ? Зурагт үзэж байна. He is watching. Тэр зурагт үзэж байна. За тэр хоолоо идэж байна гэж хэлж болно. He is eating lunch. Eating meal. He is eating dinner. Элэг хэлж болно тийм ээ. Тэр эрэхтэй унтаж байна гэжлээ. Тэгвэл he is sleeping. He is sleeping. Тэр эрэхтэй унтаж байна гэсэн юм орж байна. За одоо атаж авчихсан тийм. Бид нар англи хэл үзэж байна. Бид нар англи хэл судлаж байна гэжлээ. За тэгвэл өгшлөх юм. We гэдэг хуулийн эзэн маань мэдээж а гэсэн туслах хуулийг хэрэглэнэ. We are англи хэл үзэх судлах гэж хэлвэл we are studying. За study гэдэг үгээр араас ing гэсэн төслийг шууд залгаж чинь. Тэгээ орчуулбал бид нар судлаж байна гэж байна. Юу судлаж байгаа? Англи хэлийг судлаж байгаа. We are studying English. За бид нар хөл бөмбөг тоглож байна гэж хэлвэл we are playing football. Ингэж хэлэх юм. За энэ батлах хэлбэр дээр бүгдээ am, is, are гэсэн 3 туслах хуулийг гуруулаа орсон ийм батлах хэлбэр дээр 3 өгүүлбэр жишээ авч үзлээ. Мөн батлах хэлбэрийн өгүүлбэрт үгсүүд маань яаж байрладаг вэ гэдгийг хамтарч бүгдээ ярилцлаа. За ингээд дараагийн хэлбэр болох үгүйсгсэн хэлбэр буюу negative form руу оръё. Өөрөөр хэлбэл үгүйсгсэн хэлбэрийн өгүүлбэр дотор байгаа үгнүүд маань хэрхэн байрладаг вэ гэдгийг ярилцъя. Эхлээд үйл эз орно subject. За түүний араас үгүйсгэж байгаа учраас auxiliary verb ороод auxiliary verb маань not гэсэн үгийг аавна. Яг л энэ үгүйсгсэн хэлбэр учраас. За тэгээд гол үйл буюу verb маань орчно. Үйл үг хойноосоо ing гэсэн төслийг заавал авах хэрэгтэй. Анхаарах зүйл маань заавал to be, заавал ing төсөлтэй байдаг учраас багш та нарт энэ to be болон үйл үеэраас орсон ing гэсэн төслийг улаан ангийн балаар бичиж өгч байгаа гэдэг дээр анхаарал таваарай. Бас та бүхэн маань бичгтээ бас ингэж бичиж авал та нарт дараа нь гарц чинь толгоонд ч ороход илүү амар гэдэг. За ингээд цаашаа явал тусадгүй орж болно. Мөн байц орж болно. За тэгэхээр үгүйсэх negative form үгүйсгэх өгүүлбэрийн үгнүүд хэрхэн байрладаг вэ гэдэг дахиад нэг харъя. Эхлээд үйл эз орно. Тэрний дараа туслах үйл үг. Тэгүн гутаа үйл үг нь ороод ing гэсэн төсгөл залгана. За тэгээд тусахдгүй орж болно. Байц орж болно. За та одоо ном бичиж байгаа мó гэж нэг хүн энэс асуулаа гэдэг. Үгүй би одоо ном бичээгүй байгаа. Би одоо ном бичгээд түр завсарлцсан байж байгаа гэсэн утгаараа хэлвэл би ном бичээгүй байна гэж хэлвэл I am нөгөө not гэдэг үг маань орж иж байна. I am not бичих гэдэг үг. I am not writing. За ингэж үгүйсгэлбэр маань өгүүлбэр маань гараад ирлээ. I am not writing. Би бичээгүй байна. За юу бичээгүй? Ном. I am not writing a book. Би ном бичээгүй байна гэж. За би одоо тест тоглоогүй гэжлээ. Та тест тоглож байгаа мó? Үгүй би тест тоглоогүй. I am not playing table tennis. Би зурагт үзээгүй байна гэжлээ. Тэгвэл I am not watching TV. За ингээд am гэсэн туслах үлгтэй үүссэн хэлбэрийн жишээ авлаа. Одоо бүгдээ is дээр үүсгэж үзье. Одоо энэ ажиллаж байгаа юм уу гэж асуул. Үгүй энэ ажиллаагүй байгаа гэжлээ. Энэ ажиллаагүй байна. Тэгвэл 8
isn't, is not гэдэг нь товчлогдоод isn't болно. It isn't ажиллаж байгаа юм уу? Тэгэхээр ажиллаагүй байна. Working. It isn't working. Энэ ажиллаагүй. За яг одоо ямар нэг юм ажиллаагүй ийм үгээр илэрхийлдэг байна шүү дээ. It isn't working. Энэ ажиллаагүй байна. Окей. Манай хөрөгч одоо ажиллахгүй байгаа. Манай хөрөгч одоо ажиллаагүй байна ажиллал. Our fridge isn't working. Окей. За тэд нар одоо зурагт үзэж байгаа юм уу гэж хэлээ. Тэгвэл үгшлэх үү? They aren't. Are not гэдэг маань товчлогдоод they aren't гэж хэлнэ. За зурагт үзэхдээ энэ дөр бичсэн байгаа учраас бид өөрөө арай өөр авчирсан. Уулзах дээр тэд нар уулзж байгаа юм уу? Тэр үгүй тэд нар уулзаагүй. Тэгвэл they aren't meet. Ингээд одоо энэ буруу болчихсон. Яг үгтэр одоо үргэлж байгаа цаг маань заавал to be-тэй авах ёстой. Тэгэд үйл үгийн хараас заавалчгүй ing гэсэн төсгөл залгаж байж энэ цаг маань үүсдэгэ гэдэг бүдрээ сайн анхаарад энэ үйл үгээс ing гэсэн төслийг заавал залгах ёстой. They aren't meeting. Тэд нар уулзаагүй байна. Хэрвээ тэд нар уулзаж байна гэж хэлвэл they are meeting гэж хэлнэ. I'm not гэдэг энэ үг маань ороод ирсэн учраас үгсгэж байгаа. They are meeting гэвэл тэд нар уулзаж байна. They aren't meeting гэвэл тэд нар уулзаагүй байна гэсэн ийм утга илэрхийлж байгаа. Тэгэхээр багш та нарт ийм үгс хэлбэр дээр ийм 3 жишээ авч өглөө. Энэ 3 өгүүлбэрийг маш олон өгүүлбэр болгож өөрсдөө хийж, ажиллаж, үгнүүдийг, үүлийн эзнүүдийн, үйл үгнүүдийг нь солиод тэгээд амандаа оруулах хэрэгтэй гэдэг багш нь хичээл болгон дээр зөвлөж байгааг анхаарад хэрэгжүүлээрэй гэдэг багш нь хэлж байна. За 3 дахь нь ерөнхий асуулт. Ерөнхий асуулт маань яадаг вэ гэхээр нөгөө туслах хөлбөр хэлдэг. За тэгэхээр өнөөдрийн бидний present continuous tense туслах хөлбөр маань am, is, are шүү дээ. Тэгэхээр өгүүлбэрт өгсөн байрлал хэрхэн яаж гарах вэ гэдэг бүдэр үзэж байна. За тэгвэл ерөнхий асуулт учраас заавал туслах хөлбөр хэлнэ. Эхлээд өгүүлбэр маань туслах хөлбөр хэлнэ гэсэн үг шүү дээ. Туслах хөлбөрөөс үүлийн эзэн орно. Үүлийн эзнээс үйл үг орно. За тэгээд үйл үг маань заавал ing гэсэн төгсгөлтөө. Тэгээд тусагдах хүн байж болно. Бас байхгүй ч болно гэсэн үг тийм ээ. Мөн байж болно. За юм. За та гэрээ цэвэрлэж байгаа юм уу гэжлээ. Та гэрээ цэвэрлэж байгаа юм уу? За тэгвэл үүсэх вэ? Эхлээд туслах хөлбөр орчихвол яад авч байгаа юм гэхээр үүлийн эзэн байна. Юу гэсэн үг байгаа. Юу хоёр зогсдог шүү дээ. Юу. За цэвэрлэх гэвэл clean гэж л байгаа. За тэгээд яг ингээд доор нь ингээд өрөөд явчихад энэ дэр харагдаад байна. Тийм үү? Үйл үг заавал хойноос авах ёстой. ing авах ёстой гэсэн ийм дүрмийн дагуу ингэж энэ үг маань энэ ерөнхий асуултан дээр бичигдсэн өгүүлбэр маань үүсдэг байна. Тэгэхээр та цэвэрлэж байгаа юм уу гэвэл are you cleaning гэж байна. Та цэвэрлэж байгаа юм уу? Та цэвэрлдэг үү гэвэл одоо өмнөх хичээлээр бид үзсэн do you clean гэж ирээд одоо цагаар. Зүгээр одоо цагтаа давтагдчихдаг үйл явдлыг ингэж илэрхийлдэг бол одоо үргэлжлэж байгаа үйл явдлыг present continuous tense буюу өөр хэлбэрээр, өөр цагаар, өөр утгаар илэрхийлдэг юм байна гэдэг. Анхаарал аваад дараагийн хичээлээр багш та бүхэнд present simple tense, present continuous tense хоёрын гол ялгаа юу болох тухай орох юм. Тийм учраас өнөөдөр хичээлээр бүдрээ ерөөхдөө одоо үргэлж цагаар ерөөхдөө ойлгоод авчвал нэг зүйл мэдэж авлаа гэсэн үг. За та гэрээ цэвэрлэж байгаа юм уу гэж хэлвэл are you cleaning your home? Are you cleaning your home? Та гэрээ цэвэрлэж байгаа юм уу гэж. За тэгээд мөн энэ үглэрийг одоо яг юугаа ерөнхий гол цөм мэн одоо эмэса verb ing байна гэдэг мэдээд авчлаа. Ерөнхий асуулт учраас туслах хөлбөр эхлэх юм байна гэдэг мэдээд авчлаа. Өгүүлбэр төгс мэн одоо ерөнхий асуултан дээр яаж байрладаг вэ гэдэг мэдээд авчлаа. Тэгэхээр одоо энэ өгүүлбэрт үгсийнхаа байрлалыг мэдээж авсан. Тэгээд доор нь багш ингээд өгүүлбэр та бүхэнд үг үгээр нөгөөд өгүүлбэр хийгээд өчлөө. Тэгээд энэ өгүүлбэрийг л одоо өөр юм болгож нөгөө хэрэглээндээ ярианда яаж ашиглах вэ гэдэг. Энэ бол таны өөрийн чинь хичээл зүтгэл орох юм зүйл байгаа.
Өөрөлдвөл та одоо хэрхэн өөртөө сэтгэл гаргаж энэ өгүүлбэрийг одоо өөр юм болгохын төлөө ажиллах вэ гэдгээс хамаарат таны англи хэлний одоо тэр английн түвшин хэр хурдан арих вэ гэдэг нь хамаарах ёстой шүү. Яг одоо энэ хичээлээ ингэж үзэл төмөрөөгч тайлбарлаж байгаад ойлгоод тэгэл хайчиж байгаа бол одоо хичнээн ч олон удаа үзээд хичнээн сайн мөрс заагаад ямар нэгэн үр дүн гарахгүй шүү гэдгийг бас энэ шин та бүхэнд сануулъя. За ингэ цаашаа явъя да. Танай охин чинь дуулж байгаа юм уу гэсэн. Танай охин чинь дуулж байгаа юм уу? За охин гэдэг маань daughter гэдэг маань she шүү дээ. Тийм учраас is гэсэн туслахыг явж байгаа. Is your daughter? Is your daughter дуулж байгаа юм уу? За ингээд ихэвчлэн ингээд орхиж гаддаг. Өөрөөр хэлбэл үүлгээрээс ing гэсэн төсөл залгадаггүй. Тэгвэл энэ маань буруу гэсэн. Яагаад гэвэл одоо үргэлж байгаа цагийн гол цөм маань to be тэгээд үүлэг хойноос заавал ing төсөл авах учраас энэ sing гэдэг маань хойноо заавал ing гэсэн төсөлийг авчиж ийм утга төгс бүрэн зөв хэлбэр гарчиж байгаа. Энийг бүгдээ сайн хараад байна. За тэгээд энэ үлрийг уншъя. Is your daughter singing? Танай охин дуулж байгаа юм уу гэж. Танай охин ч дуулж байгаа юм уу гэж. За тэгээд мөн ялгаа авахгүй одоо энэ үлрийг танай охин ч дуулж байгаа юм уу? Энд ажиллаж байгаа юм уу? Англиар сурч байгаа юм уу? Англиар ярьж байгаа юм уу? Одоо юу гэдгийг германд амьдарч байгаа юм уу? Германд ажиллаж байгаа юм уу? Багшилж байгаа юм уу? Одоо юу таны одоо санаанд таны одоо хийхийг хүссэн ямар өгүүлбэр тэр өгүүлбэрүүдийг л одоо маш олон удаа хэлж, маш олон удаа ажиллаж, маш олон удаа тасгал сургууль хийснээрээ та яг ийм зөв бүтцээр ярьж зөв сэтгэлгээр сэтгэж зөв аргачлалаар сурах болно. Is your daughter singing? Танай охин чинь дуулж байгаа юм уу? За би зүудэлж байна уу да гэсэн өгүүлбэрүүдээр ажиллаж үзье, орчуулж үзье. Би зүудэлж байна уу да. За тэгвэл би гэсэн үйл ингэсэн маань би учраас am I dream гэдэг нь зүудлэх мөрөөд гэсэн юм утгатай үг байна. За тэгээ хойноосоо ing явчихна. Am I dreaming? Би зүудэлж байна уу да гэсэн ийм утга гарчиж байна. За ингээд мөн ирэх асуултан дээр am, is, are гэсэн гурван ийм өгүүлбэрийн жишээг өгсөн та бүхэнд жишээ авч тайлбарлаж өглөө. За ингээд ялгаах асуулт байж болно. Ялгаа. Та одоо сурч байгаа юм уу? Ажиллаж байгаа юм уу? Гэж одоо үгийг ялгаж болно. За ялгаах асуултнэр бол томьёо байх шаардлагагүй. Байх дараа тулах юм бол бүх одоо юун дээр өгүүлбэрийн гишүүн дээр одоо томьёо гаргаж болно гэдэг өмнөх хичээлээр бүдрээ ойлгосон байгаа. За тэгвэл одоо та сурч байгаа юм уу? Ажиллаж байгаа юм уу гэсэн юм ялгах асуултын жишээ үзье. Are you сурах studying or working? За энэ өгүүлбэрийг ингэж бичих гэдэг. Энэ бол буруу. За одоо бүгдээ яах вэ гэхээр мэдээж чинь present continuous tense байгаа учраас хойно нь заавал ing явна. Studying. За мөн энэ үйл үг хоёр үйлийг ялгаж байгаа учраас work гэдэг нь бас үйл үг учраас хойно ing явах хэрэгтэй. Are you studying or working? Та сурч байгаа юм уу? Эсвэл ажиллаж байгаа юм уу гэсэн ийм утга илэрхийлж байгаа. Ийм. За энэ дэр танай охин чинь дуулж байгаа юм уу гэж. Тэгвэл энэ ерөнхий асуултыг ялгах асуулт болгож болно. Танай охин чинь дуулж байгаа юм уу? Эсвэл хүү чинь дуулж байгаа юм уу гэдэг. Ялгах асуулт болгож үзье өдрөө. Is your daughter одоо хүү охин хоёрыг ялгаж байгаа учраас нөгөө а гэсэн холбоосоо хэрэглэж байгаа. Is your daughter or son хүү тэгээд үйл үг орчиж байгаа. Singing. За орчуулбал танай охин чинь дуулж байгаа юм уу? Эсвэл хүүчин дуулж байгаа юм уу гэсэн. Тэгэхээр ялгах асуулт гэдэг нь яг юу хэлдэг вэ гэхээр
хоёр юмыг хооронд нь ялгаж байгаа асуултыг л ялгах асуулт гэжлээд байгаа. Энэ өгүүлбэр дээр болохоор үүлийн эзнийг нь буюу subject асууж байгаа. Хүү юм уу, охин юм уу? Энэ өгүүлбэр дээр болохоор үйл үгийг нь буюу verb-ыг асуудаг. Сураад байгаа юм уу? Эсвэл ажиллаад байгаа юм уу? Гэх мэтлэнгээр одоо түрүү хэлсэнчлэн өгүүлбэр дотор байгаа бүх одоо юуг яаж болно? Гişүүдийг ялгаж болно. Цогтгоныг ялгаж болно. Байцыг ялгаж болно. Verb-ийг ялгаж болно. Үйл үгийг ялгаж болно. Үүлийн эзнийг ялгаж болно. Тэр битэл туслах үйл ялгаж болно. Би одоо чи одоо англиар сураад байгаа юм уу? Тэр сураад байгаа юм уу гэдэг дээр одоо are you or is he? За нэг дахиад хараад аваарай. Чи англиар сурч байгаа юм уу? Тэр ихтэй англиар сурч байгаа юм гэж хэлвэл are you or is he studying English гэж орчиж байгаа. За юм байна. За ингээд дараагийн хэлбэр болох 5 дахь хэлбэр болох тусгай асуулт руу оръё. Тусгай асуултыг англиар special question гэж хэлдэг. Тусгай асуулт. За тэгэхээр одоо юу тусгай асуулт гэж хэлдэг юм бэ гэхээр нөгөө асуух үг хэрэглэсэн асуултыг тусгай асуулт гэж хэлнэ гэж бас өмнөх хичээл дээр бид нар үзсэн байгаа. Тэгэхээр тусгай асуулт учраас мэдээж өгүүлбэрт үгсэн байрлалын хамгийн ихнэнд тэхэнд question word буюу асуух үг орно. За түүний дараа туслах үйл үг орно. Заавал энэ туслах үйл үг буюу to be орох хэрэгтэй байна гэдэг нь одоо бүгд ойлгосон баг. За туслах үлгээрээс үүлийн эзэн, үүлийн эзнээс үйл үг хойноосоо заавалчгүй ing гэсэн төсөлтөд авнаа. За тэгээд тусгатхан орж болно. Хамун байц орж болох нэ. За дахиад нэг харъя. Тусгай асуулт яаж үүсэх вэ гэдгийг харж байна. Эхлээд асуух үг, асуух үгээрээс туслах үйл үг, туслах үйл үгээрээс үүлийн эзэн, тэгээд үйл үг ing гэсэн төсөлтөөр одоо гол өгүүлбэр үүсч бий болж. За тэгээ хэрвээ өсвөл одоо нэмэлт гүшүүн болох төсөлтөн байж болно. Хамун байцыг бас авч болох нэ. За чи юу хийгээд байгаа юм бэ? Чи юу хийж байгаа юм бэ гэсэн өгүүлбэрийг бүдрээ. Бүтээ. What гэдэг нь question word буюу асуух үг. Дараа нь туслах үйл үг хэрэгтэй. Туслах үйл үг маань орчиж байгаа. Яагаад гэвэл үйл эзэн чинь юу шүү дээ. За ингээд үүлийн эзэн маань ороод ирлээ. Subject буюу юу. За ингээд ерөөсөл энэ өгүүлбэрт үгсэн байрлалаа харж байгаа л өгүүлбэрүүд ингээд зөв тавиад өгүүлбэр дотор байгаа үгсүүдээ ингээд зөв өрөөд ингээд эхний ээлжинд бол ингээд зөв гаргалгаа гаргуулж авчаад тэгээд тэр зөв өгүүлбэрийг олон дахин хуургаад олон дахин хэлээд ингээд явах юм бол та англиар зөв бодож, зөв сэтгэж, зөв хэрэгэлдэг ийм хүмүүс болох юм байна. Хамгийн гол нь тэр англиар сурч байгаа хүмүүс нь энэ өндрийг анхаарахгүй бол буруу сурцсан байдаг. Тэрийг одоо буруу яриад, буруу хэрэглээд хүмүүсийн одоо доогдох болоод өөр өөргөө эвгүйдэлд оруулаад гадаад хүмүүсийг ундууцуулаад ингээд явждаг ийм үзэгдлүүд ажиглагддаг. Тийм учраас эхнээсээ эхлээд зөв сурна гэдэг нь маш чухал юм аа. За ингээд цаашаа харлаа. Та юу хийж байгаа юм бэ гэдэг үлрэг гүцээ. What are you? За үйл мэн дүү. Тэнгуут одоо энэ дэр нөгөө ing төгсөлж улаан хөнгөөр харагдаад байгаа. Тэгэхээр энийг бас улаан хөнгөн болоор ингээд бичээд ингээд юу авах хэрэгтэй. За ингээд үлбэр тусчих. What are you doing? Та юу хийж байгаа? Чи юу хийж байгаа? Тийм ээ. За одоо энэ асуултанд ингээд эргээл ингэж хариулна шүү дээ. I'm reading a book. Би ном уншиж байна. За тэгвэл тэр ихтэй юу хийж байгаа юм бэ? Тэгвэл муу ялгаа байхгүй. What is he doing? What is he doing? Тэр ихтэй юу хийж байгаа? За тэгвэл тэр зурагт үзэж байна. He is watching TV. Ингээд хэний хүнээс асуулт суулаа, нөгөө хүн тэр асуусан асуултанд хариуллаа. Хоёр хүний хооронд харилцаа бий болчих. Тэгэхээр энэ дүрмээрээ дамжуулаад зөв ярих арга аргачлалыг өөртөө бий болгох хэрэгтэй. Өөрөлдөл та англиар сурах гэж бол эхлээд дүрмээ маш сайн ойлгоод дүрмээ тийм яриатай холбож одоо сэтгүүтэй өөртөө суулгах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ чи яриа юм чинь дүрм хэрэггүй гэсэн юм бүднээс хандах юм бол та буруу ярьж, буруу ойлгуулж одоо нөгөө санал бодлоо зөвөр илэрхийлэх юм боломжгүй болчихж байгаа. За ингээд. За энэ хараа. Энийг одоо бүгд асууж үзье. Энэ бас та юу хийж байгаа юм бэ гэдгээс гадна та нар юу хийж байгаа юм бэ гэсэн ийм утгаар бас асуув.
Өөрөөр хэлбэл юу гэдэг нь чи, та нар гэдэг. Хамгийн анхны өдрийн хичээлээр багш та бүхэнд юу гэдэг үг маань 9 янзаар орчуулагдана гэдэг заажсан байгаа. Та бүхэн санаж байгаа. Хэрвээ санахгүй байгаа бол бүгдээ нэгдүгээр хичээл дээр ороод үзээрэй. Юу гэдэг үг маань хэрхэн одоо монгол хэлэнд 9 янзаар орчуулагдсан бэ гэдгийг дахиад нэг харахад та бүхэнд бас сэргээгдэх бах. За бол та нар юу хийж байгаа юм бэ гэж хэлвэл what are you doing? За бол бид нар одоо англиас сурч байна гэж хэлвэл we are studying English гэж хэлдэг. Бид нар англиас сурч байна. За юм. What are you doing? Тийм ээ. Та нар юу хийж байгаа юм бэ? Та юу хийж байгаа юм бэ? Чи юу хийж байгаа юм бэ гэсэн ийм асуулт байна. Тэр эмэгтэй одоо яагаад уйлаад байгаа юм бэ гэж асууя. Тэр яагаад уйлаад байгаа? За тэгвэл шалтгааныг сонсож байна. Why is уулийн эзэн маань тэр эмэгтэй буюу she. Тийм учраас is гэсэн утгатай бол хэрэглэж байгааг хараарай. Why is she crying? Crying гэдэг үгээрээс ing гэсэн төсгөл залгаж байна. Хэн нэг эмэгтэй хүн уйлж байгаа бол ингэж сохно шүү дээ. Тэр яагаад уйлаад байгаа? Юу болсон бэ? Яасан бэ? Гэсэн юм утгаар асуувал why is she crying? Тэр эмэгтэй яагаад уйлаад байгаа? За мөн одоо бид нар англиас сурч байна. Та нар одоо яг яагаад англиас сураад байгаа? Англиас сурч байгаа ч одоо учир шалтгаан юу юм бэ? Гэсэн юм утгаар асуувал why are you studying English? Why are you studying English? What for? Юунд зориулж? Яагаад англи сураад байгаа? За тэгээд одоо тэр энэ асуултанд яаж англи сураад байгаа юм шиг яагаад англи сурч байгаа юм бэ гэсэн тэр учир шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй болно. Одоо англиг би ажлын шаардлагаар сурч байна. Эсвэл одоо би гадаадд явж ажиллаж амьдрахыг хүсэж байна. Эсвэл одоо англи хэл надад одоо янз бүрийн байдлаар юм хэрэг болж байгаа учраас нийгэмтэйгээ хамт мөр зэрэгцэн алхахыг хүсэж байгаа учраас би англи сурч байгаа гэсэн юм олон янзаар юуг одоо ингэж асуултанд хариулж болох нэ. За мөн хаана гэсэн асуултаар асууж болно. Тэд нар хаашаа явж байгаа юм бэ? Тэд нар хаашаа явж байгаа. За тэд нар хаашаа явж байгаа юм гэж хэлвэл where за туслах үйл маань байгаа. Яагаад вэ гэхээр үүлийн эзэн маань өөрөө they гэсэн юм. Олон дан дээр ийм үг байгаа учраас гэсэн туслах үгийг авч байгаа. За тэгээд тэд нар хаашаа явж байгаа юм бэ? Where are they going? За ингээд орчиж болохгүй гэдэг үг шин. Одоо өнөөдөр хичээлээр нэлээсээ анхааруулж байгаа. Яг бол энэ чинь эмэса verb ing учраас хойно заавал ing авчиж энэ present continuous tense буюу энэ цаг маань үүсэж байгаа юм шүү гэдэг бүгд анхаарал аваарай. За ингээд өнөөдрийн заах хичээл маань ерөөхдөө энэ үрээд өндөрлж байна. Тэгэхээр өнөөдөр хичээл дээр бүгдээ the present continuous tense-ийн тухай үзлээ. Present continuous tense-ийн гол томьёо бол эмэса verb ing гэсэн юм томьёо байна. Present continuous tense орчуулгахдаа монгол хэлний J байна гэж орчуулгадах юм байна. Хэрэглэгддэг гол үг нь болохоор now гэсэн үг хэрэглэгдэх нэ. За тэгэхэд мөн өмнөх хичээлүүд дээр багш та бүхэн цаг заажхдаа 5 хэлбэрийг байнга ашиглаж явдаг гэсэн. Энэ удаагийн present continuous tense-ийн хичээлээр ч гэсэн бид энэ positive, negative, general, disjunctive, special гэсэн юм 5 хэлбэр дээр ингээд 3 хэлбэр жишээ авч үзлээ. Энэ 3 хэлбэрийн жишээд багш am, is, are гэсэн туслах бүлгүүдийн аль болох бүгдийг оруулахыг хичээлээ. Ингээд мөн одоо энэ өгүүлбэрдэх үгсүүдийг ингэж байрлуулад тэр өгүүлбэрдэх үгсийн одоо томьёоныхон доотлолт нь үгнүүдийг нь өрж байгаад өгүүлбэрүүд одоо 5 хэлбэр дээр зохиосон байж байгаа. Тэгэхээр энэ бидний зохиосон өгүүлбэр маань одоо маш зөв өгүүлбэртэй учраас яг энэ өгүүлбэр дээрээсээ их аваад одоо энэ өгүүлбэр дээрээсээ улбаалаад тэр өгүүлбэр дотор байгаа өгүүлбэрийн гишүүдийг нь сольж өгүүлбэрдэх одоо нөгөө өгүүлбэрийн сангаар нэмэгдүүлээрэй гэдэг багш нь та бүхэн байнга сануулж авдаг. Тэгээд мөн бас энэ present continuous tense маань яриан дээр хэрэглэгддэг юм цаг учраас за мөн асуулт хариулт зохиож өөртөө ярьж өрөөл бусдаас асуулт асууж энэ одоо үргэлж байгаа цагийг ярианд одоо хэрэглэх талаар бас идэвх санаачлагтай байгаараа гэдгийг та бүхэндээ загж байна. За ингээд уламжлал ёсоор асуулт хариултын болондоо орох гэж байна. Өнөөдөр одоо үргэлж цагийн тухай мөн өмнө хичээлд заасан хичээлийн тухай
та бүхэнд асуулт байвал одоо асуугаарай багш та бүхэнд дэлгэрэнгүйгээр тайлбарлаж өгөхөд бэлэн байна. За ингээд эхний асуулт. Ашиглах тохиолдлуудыг заагаач хизээ ашиглах одоо болж байгаа зүйлийг л заах юм уу те гэж. За энэ өнөөдрийн хичээл дээр бол гол багшийнх нь барьсан гол зорилго маань юу гэхээр одоо үргэлж байгаа цагийн энэ бүтэц яаж үүсдэг, монгол хэлний орчуулагчдаа яаж орчуулагдах, өгүүлбэрт одоо ямар хэлбэрээр бичигдэх вэ гэдэг ийм гол одоо үндсэн ойлголтуудыг заахыг хичээсэн байгаа. 30 дахь хичээлээр одоо багш та бүхэнд одоо үргэлж байгаа цагийг хэрхэн ашиглагддаг, ямар тохиолдолд ашиглагддаг вэ гэдгийг цаашид зааж явах учраас та бүхэн бас 30 дахь хичээлээрээ идэвхтэй оролцоорой гэдэг багш нь хэлье. Өмнөх хичээлүүдийг нь хаанаас олж үзэх вэ гэж. За энэ өмнөх хичээлүүдийг бол нөгөө сандар хэлний зайны сургалт гэдэг юу байгаа. Одоо энэ зөвхөн англи хэлийг онлайнаар энэ лайв хичээлээр суралцж байгаа оюутнуудаа зориулаад манай төвийн зүгээс энэ сандар хэлний зайны сургалт гэсэн ийм хуудас нээсэн. Мөн сандар хэлний CGM гэсэн вебсайтаас үзэх боломжтой. Мөн одоо манай төвтэй хамтарч ажиллаж байгаа энэ Icon CGM-ээс авч болно. Мөн Icon News гэдэг юунаас хуудаснаас авах юм боломжтой. Олон газруудад хадгалагдаж байгаа. Байн хадгалж авч байгаа учраас та бүхэн нөхөж сэргээж үзэх ийм боломжтой шүү гэдэг багш нь анхааруулъя. За ING автоггүй үйл үг гэж байдгүй багш гэж. За ING автоггүй үйл өгнөд байгаа. Энийг бас одоо 30 сурах хичээлээр багш та бүхэнд бүр юу яаж байгаа самбар дээр бичиж өгөөд орчуулж өгөөд яагаад ING автоггүй юм бэ гэдгийг тайлбарлана. За яасан ч сайн заадаг юм бэ? Гоёч бичдэг мундаг багш вэ гэж. За баярлалаа. Сайхан урмын үгийг багшаас хэлж яадаг. Та бүхэн маань ч гэсэн хичээнгүйлэн англи хэлээ сайн сураарай. За ингээд өнөөдрийн хичээл маань ингээд ерөөхдөө дуусч байна. Тэгээд эх 7 хоногийн баасан гарагтаас уламжлалсаар хичээл маань үргэлжлэн явагдана. Тэгээд сандар хэлний CGM-ийн Icon CGM-тэй хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн хичээл маань өвгөр өндөрлөж байгаа. Тэгээд та бүхэн тэр лайв хичээлээ хадгалах уу, хаана хадгалж байгаа юм бэ гэсэн асуултуудыг маш олноор тавьдаг. Тэгэхээр түрүүн багш нь хэлсэн дахиад хэлхийг хүсэж байна. Сандар хэлний CGM гэсэн вебсайт буюу манай вебсайтаар орж манай зааж байгаа зайны сургалтаа нөхөн үзэхээс гадна бас манай төвийн тухай танилцаж манай төв дээр суралцах боломжтой. Мөн Icon CGM руу ороод мөн Icon CGM дээр одоо бүх хичээлүүд маань хадгалагдаж байгаа. Мөн сандар хэлний зайны сургалт гэсэн ийм хуудсыг тусгайлан одоо тэр зөвхөн энэ лайв хичээлд оролцож байгаа. Лайв хичээлээр дамжуулан англи хэлтэй болохыг хичээж байгаа ийм суралцагчдаа зориулаад ийм хуудас нээсэн байгаа. Тэгэхээр ийм олон сувгуудаар бас хадгалж та бүхэндээ энэ хичээлийн хүн үзэх боломжийг олгож байгаа гэдгийг сануулад энэ удаагийн хичээлээ үгээр өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.